За юуны өмнө үндэсний олон нийтийн телевиз, радиогийн зүгээс бас яг энэ хүчирхийлэл төр тусмаа бас энэ бага насны хүүхдийн насан туршигүй иргэдийн те хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар бас ингэж бодлого болгож сурвалжуулж өргөн олонд одоо таниулж байгаад бол талархаж байна. Яг нэг талаасаа энэ бол хууль хэрэгжүүлэх байгууллага, улсын хурал засгийн газар талаасаа ажиллах ёстой ч гэсэн нөгөө талаасаа энэ хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа олон нийтийн хүрээ дэмжлэг маш хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо зүй тогтол нь бол ингээд хүүхдүүд ч юм ингээд годомжинд явж байгаад олон нийтийн газар одоо халдлагад өртгөөс илүүтэй гэртээ их халдлагад өртөж чинь тийм үү 18 нас хүртэл хүүхдүүдийн 57% нь одоо халдлагад өртсөн хүүхдүүдийн 57% нь гэртээ. За дээрэс нь 82% нь төрөл ураг хамаатан садан ах дүү нэртэй хүчирхийлэлтөд байна шүү дээ. Энэ бол бүр аимшигтай байхгүй юу? Хамгийн эмгэнэлттэй нь сүүлийн 4 жилийн дотор энэ төрлийн гэмт хэрэг 2.5 дахин өссөн. 130-аад хүний амнаас ирсэн гэж та бодтоо. Энэ бол бүр аимшигт болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын хурал яах ёстой вэ гэхээр нэг талаас бол энэ баталсан хууль чинь энэ хангалттай иргэнийхээ эрхийг хамгаалж чадж гинөө. Чадахгүй бол яагаад? Тийм үү? Тэгвэл яагаад чадахгүй байгаа? Яагаад жил болгон ингээд энэ төрлийн гэмтэргийн хохирч өсөд байгаа юм? Иргэд олон нийтийн шүүмжлэхтэй бол одоо цаазаар хавлыг сэргээх ёстой. Эсвэл бол ингээд одоо ялын бодлогыг хатууруулах ёстой гэж хэлээд байна. Хатууруулснараа тэр асуудал шийдэгдэх юм уу? Нөгөө талаасаа энэ нийгмийн эдийн засгийн ядууралтай байгаа, стресстэй байгаа шалтгаан нөхцөлийг нөлөөлөд байна уу? Адаглаа тэр гэмт хэргийн хохирогч болоод насан туршигүй хүүхэд бие давхар болцсон жирэмсэн болчлаа гэхэд очиход дахиад ялгуурлан гадуурх гэж. Насан турштай сэтгэл зүйн асар их дарамттай байгаад байна. Зарим тохиолдолд одоо эмээ өгөх кейсүүч гэсэн гарч байгаа те. Тэр бид нар ч нөгөө хүмүүнлэг иргэний ардсан нийгэм байдаг. Хүүхэдтэй ээлтэй нийгэм. Тэр тусмаа охтуудтай, эмэгтэй хүүхдүүдтэй ээлтэй нийгмийг бас бий болох цаг болцсон юм шүү гэдэг байна. Яг тэгэхээр энэ чинь олон улсын кейсээр 20 хэдэн Монголд жишээлбэл 20 хэдэн хэрэг гарч байгаад бүр 7-8 болтлоо буурж исэн зүйл чинь дахиад яагаад ийм олон зуун болтлоо өсчүү. Тэгэхээр энд бол ямар нэгэн зүйл буруу байна да. Тэгэхээр энд бол их хурлын төвшөнд хууль хэрэгжүүлэх буюу засгийн газрын төвшөнд иргэн нийгэм байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ утгаараа бол бид нар сар болгоны одоо 2 дахь 7 хоногийн 5 гаригийн өглөө иргэн нийгмийн байгууллага гэдэг 40 гаруй байгууллагатай уулзж байгаа. Тэгэд яг хүний эрхийн чиглэлээр нь бид нар зүгээр сонсоод өнгөрөх биш. Бид нар ч нэг цагаан бодон дээр суугаад гой юм яриад онол ярьж байгаа бол тардаг форум хилцүүлэг хангалттай хийсэн байхгүй юу. Одоо яг тодорхой үйлдэл чиглэсэн тэр эрхийн зөрчил байгаа яг тэр цэг дээр нь очсон тэр алхмуудыг л хийх ёстой. Тэгэхин тулд яг энд хохирогчтой нүүр тулж байгаа зовлон жаргалыг сонсож байгаа мэдж байгаа хүмүүсийн бэрхшээл шийдлүүдийг сонсоод байгаа юм. Тэр 4-5 зүйл байгаа. Нэгт энэ чиглэлээр төрийн бодлогын уялдаа байхгүй. Маш шаардлагатай нэг уялдаажуулж байгаа. Хоёрдугаарт нь иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсдог. За нэг цуврат бол хайчдаг биш. Яг тодорхой оновчтой шийдлүүдийг бид нар төрөөс дэмжиж шийдэг байх хэрэгтэй. Гуравдугаарт энэ чиглэлийн бас санхүүгийн дэмжлэг заашгүй хэрэгтэй. Төсөв байх хэрэгтэй болчихж байгаа. Тэр нь ил тод нээлттэй байх хэрэгтэй. Заашилбал одоо хамгаалах байр очлоо гэхэд хөслийн бэрхшээлтэй хүн яах вэ? Одоо насан туршигүй жирэмсэн эмэгтэй очиход яах вэ? Тэр бүх стандарт тэднэртэй харьцдаг сэтгэл зүйч, тэднэртэй харьцдаг мэрэгжлийн хүмүүс. За дээрэс нь тэр гэмт хэрэг зөрчлийг гаргаад байгаа нөхдүүдийн сэтгхүүд нь албадан эсвэл сайн дурын янз бүрийн байдлаар сургалтын хөтөлбөрийг яаж боловсруулах. Энэ дээр шивлэл ямар төсөв байх. За тэгээд дараачийн нэг зүйл нь болох юм бол энэ одоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид нар ч нөгөө хэмжиж чадвал ойлгож удирдах чадна шүү дээ. Тэр нэг хэмжих нэгж буюу судалгаа байхгүй байгаа шүү дээ. Криминолог талын судалгаа, сэтгэл зүй талын судалгаа, шалтгаан дүр нөлөөний судалгаа энэ олон тэгвэл хоригчдын зан төлөвтэй холбоотой дахиад одоо тэндээс ямар нэгэн сэтгэхүйн эмгэгтэй болчдөг, нийгмийн үзий ядах сэтгэл зүйтэй те эрх хүнийг шилбэл үзий ядах сэтгэл зүйтэй ч гэдэг юм уу. Нэг удаа хүчирхийлэлд өртсөн суулаад насан туршдаа тэр хүний амьдрал утга учиргүй болох ч юм уу те. Тэр энэ бүх зүйл төр судалгаа хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Тэр утгаараа бол улсын хурлын хүний эрхийн дэд хорооны зүгээс судалгаан дээр бид нар хамтарч ажиллая. Шийдэл дээр бол бид нар хамтдаа тойрч сууж байгаад ажиллая гэсэн. Тэр судалгаа гэдэг чинь бол нэг удаа судалгаа гаргаад орчих биш. Тогтмол жил болгоно ч гэдэм үү те. Ийм одоо судалгаа хийгээд тэгээд нөгөө яг нөхцөл байдал ийм байна гэсэн судалгаа, энийг яаж сайжруулах вэ гэсэн судалгаа нөгөө талаасаа болох юм бол энэ чиглэлийн хуулийн зохицуулалт нь хангалттай ийшээгээ өр өгөөжтэй байна уу гэдэг судалгаа хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгвэл босрлын хууль дээр ухралтай зүйл байна гэж байна тийм үү. За хүчирхийллийн эсрэг асуудал бас ухралтай зүйл байна гэж байна тийм үү. Гэх мэт маш олон зүйлүүд энд байгаа. Тэгээ энэ бүх зүйлүүдийг бид нэр ингээд төрийн алба хасж байгаа хүмүүсийн чихэн том байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Оройвол маш сайн сонсож байх хэрэгтэй. Нүдэн том байх хэрэгтэй. Тэр утгаараа бол бид нар тэр одоо төвүүд дээр очиж үзэх тийм. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бас ингээд хорих ангууд тодорхой газруудад очиж байгаа. Тэр ингээд очиж үзэж байр суурь харж
Мэдээж энэ чинь нэг талаасаа Монголын нөхцөл байдал олон улсын жишг бидний алтаа оноогийн мэргэжлийн хүмүүс маань судлаачид маань иргэний байгууллагууд маань аягүй сайн тодорхойлж байгаа учраас энэ дээр тэгвэл бид нар яаж шийдэмгийн хурдтай зөв алдаа бахтай одоо бодлогын шийдлэг гарах вэ гэдэг дээр л одоо бид анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Баярлалаа. Ойрын өдрүүдэд нийт нутгаар